За тэгэхээр өнөөдөр unboxing-аас чи Mofongo-с гэдэг спонсорын бүтээгдэхүүн ирсэн байна. За тэгэхээр олонгууд интервью байгааг хэдүүлээ харцгаая. Тэгэхээр хайрцаг бол мэдээж нэлээд том мэдээ. Тэгэхээр нэг олонгууд ширээнээс буулгаад доороос шууд шоунд гаргаж ирээ үзүүлсэн марыг хамаагүй дээрөө. Зипэпэп. За тэгэхээр хамгийн түрүүнд олонгуудаа таг харж байгаа олонгуудаа чи Mofongo брэндийн болонгуудаа хүүдий байх шиг байна. За тэгэхээр хүүдий. Тийм байна. За тэгэхээр хүүдийд болсон байна. Тэгэхэд бол өнгөрсөн усан долоогод хүүдий ингэж бол багтсан. Энэ удаа яг хэмжээр ирсэн байх гэж найдаж байна. За тэгэхээр л шоондыг харцгаая. За тэгэхээр болонгуудаа надад бол шинэ 552-тэй байсан. Тэгэхээр болонгууд яг одоо болонгуудаа Wushwang стикерс ирсэн байна. Тэгээд бол бид өөрөө болонгуудаас хорон зан ааш чинь. За тэгээд удахгүй болонгуудаа мэдээж Walk 5 гэдэг нэг гад ирчих байх. За шинэ 66 Shadow Wham тийм ээ би хамгийн сүүлийн гутаа 66-ыг жилийн өмнө авчихсан. Тэгэхээр болонгуудаа одоо 66 солилцоо нэг болсон байсан. За дараагийн шоу юу вэ харцгаая. Wow yes. За тэгэхээр болонгууд Spark Game гэдэг бол дэлхийн хамгийн шилдэг 70 Hz талаадаа шоу ирсэн байна. Тэгээд бол дахиад нэг ширхэг байхад болонгуудаа тэгээд бол зүгээр ах. За том шоунод ирсэн байна. Special. За мэдээж хэрэг болонгуудаа сайхан худлаа гарсан та бүхэн сайн мэдэх байх. Тэгээд Walk 3M загвар болонгуудаа ирсэн байна. Дэс энэ хийсэн задлаар яг сүүл ирсэн болонгууд надад яг зөв хар биетээр ирсэн байна. Ба. За. Чимээ. За энийг нарцгаая. Зам. За дахиад stickers битэй 20 ширхэг Stickless Walk 3M гэсэн байна. Тэгэхэд одоо нэшин болонгууд Walk 3 элитэд бол гарах харьцангуй болоогүй ч гэсэн бол одоогийн main гэх юм уу та Walk 3M байна. За өөр юу нэ харцгаая. За Walk 3M ирсэн байна. Walk 3M бол мэдээж 51 мм хэмжээтэй. Яг бол Wushwang-аас идэл хамаагүй илүү сайн 2 цогтой. Бам. За тэгэхээр хамгийн сүүлд ирсэн байгаа нь болонгуудаа Walk 4M. За энэ болонгууд ихний хүчтэй сорнцтой байна. За нөгөөд нь болонгуудаа гадна ямар нэг уут бол алга. Тэгэхээр энэ болонгуудаа яг л стандарт сорнцтой байх. Тэгээ Walk 4M болохоор 60 мм хэмжээтэй. За сорнц нь болонгуудаа хүчтэй олон суул хэсгээд бол 2 загвар гарсан байна. За тэгээ хойлонгоос нэдэл явуулсан байна. Walk 4-гээд авахч нэлээд хүлээлттэй байсан ашгүй ирсэн байна. Энд дэвд бол Walk брендийн болонгуудаа 4 дахь шоу юм байна. Walk 3M за дээрэс нь Walk Power M, Walk 3M за тэгээд мэдээж Walk 4M гэж ирсэн байна. За хайр санаач. За тэгэхээр энэ болонгуудаа тэгээд Walk брендийн шоунд бол сонирхолтой нэг болонгуудаа хайрцны хэлбэртэй илүү загварлаг болж ирсэн. Нэмэгч айгуу гоё урамтай харагддаг. За нэмэлт спрингүүд байна. Яг Wushwang-аас илүү Wushwang Wuchi mini MS гэдэг бол хамаагүй илүү байх гэж бол хүлээлттэй байгаа. За тэгэхээр энэ аль нь сорн хүчтэй юмсан эргүүлээд үзэж чинь. Вау. Эргэлтийн одоо яг мэдрэмжний хунгууд яг Walk 3 power-тай төстэй байна. Дээрээс нь мэдээж дотоодын айдангууд нэг хэлжсэн шилэг ба. Яг primary буюу тийм тунгалаг хувцас хийгдсэн. Илүү хурдан ирэх боломжтойгоос гадна яг 60 мм хэмжээтэй яг Wushwang шиг учраас гарт нэлээфтих юм. Энэ шоглого баазарыг ихэд бол хуурай байна. Тэгэхээр тослоод гэсэн айлуулах хэрэгтэй байх та. Сорнцны хүчтэй тохиолдох юм бол энэ хүчтэй юм болоо. Шүү бодож байна арай илүү
хүчтэй мэдээ өгч байна. Юу юм бэ шүү. Энэ болонготой яг стандарт царанцтай юм байна. Арай голын үе нь болонготой арай л бага зэрэг сул. За гэтээ болонготой үүчи минигээс хавь үе арай өөр юм шиг байна. За энэ ч болонготой. За арай хүчтэй царанцтай юм байна. Тэгээ голын үе бол нэ захын үеийн болонготой царанцны хэмжээний мөчнүүд арай илүү өөр. Гэтээ болонгот яг үндэ ялгал нь үү тийм алга. Миний бодлоор болонготой энэ соронц хүчтэй нь илүү зүгээр санагдлаа. За өөр юу вэ харцгаа. За тэр болонготой чи брэндээс гарч байгаа шинэ бажт 3-3-тай шоонууд энэ нэрийн бэлэг сайн санахгүй байна. Чиминг хэлээд байна. За энэс лонготой нэг ширэг ирсэн юм шиг байна. Савдаа үзье. Ерөнхийдөө Warrior W-гийн дараагийн үеийг шилжиж бол нэрээс нь лонготой энэ удаа удахгүй болохоор соронцтой загварууд гарах бай. Хар биетэй байна. Ерөнхийдөө бол яг юу л юм байна л да. Thunderclap V1-ээр үедээ баацсан гэсэн мөртлөө болонготой яг яриа илүү зөөлхөө. Яг энэ соронцтой байх юм бол нэлээд сонирхолтой шоус байж таарл юм байна. Дээрээс өнөөд боош боломж юм байдаг. Мэдээж нэг шоудад яриа сайн. Тослоод жонч суулчих юм бол бас нэлээд сайн боломжтой шоус байна. За тэгэхээр бол шоудад нэг шийдвэр болтолоход ширүүнээр багтахгүй шүү энэ чинь. За тэр одоо та бүхэн үлдсэн шооныг зарж үзүүлсэн дээр баг. Ерөөдөө яг сүүлийн хугацаанд лонготой Walker гэдэг би одоо харах авч амжаагүй байсан. Тэгээд яг одоо лонготой спонсороос авч байгаа юм. Тэгэхээр ерөөдөө яг одоо яг шинэ хоёрын хэрэгтэй болж байна гэсэн. Өнгөрсний зүйл лонготой дандаа Wushu AMR гэдэг бол явж байгаа. Гэтэ мэдээж бас аягүй боломжтой болж байгаас. Гэтэ Walker AMR лонготой яг хүмүүсийг ирүүл үзэх лонготой яг Dayane загвар хоёртой төстөвж санагцсан. За мэдээж лонготой Walker энэ шоонод дэжлээ шинэ төр шинэ хайрцаг мэдээж хэмжээний бодлогод арай л том болсон байлаа. Тэгээд дээрээс л одоо соронцны байрал нь маш сонирхолтой газар байгаад яг төвийн ойролцоо байгаа учраас хэд бол арай л өөр мэдээж төгөлжлээ. Вау. Илүү урд юм гэж. Нилээ юу шүү. Хурдан биш үү. Контролын баг зэрэг чангал хэрэгтэй байх. Юм хэр хурдан байна яг үнэ тэгэхээр. За ингээ баяртай ажлуудаа Wushu байна дээ. За дараагийн шоунд бол за энэ угаасаа Wushu ангол угаасаа мэдээж ойлгомжтой байх. Spark юм. Ерөнхийдөө бол мэдээж сүүлийн жилүүд болгоод G Mofang брендийн болгоод охин компани болгоод яг мөндө дэлхийг бол байлдан дагуулж чадж байгаа. Яг дэлхийн шилдэг гэсэн Wushu бол тухайн компани үйлдвэрлэж байна. За гэхдээ бол мэдээж гурдаа шонд болгоод сайжруулалтад тийм хийгээгүй байгаа. Гэхдээ магадгүй бол мэдээж элит гэдэг бол лан гарах байх. За хаснаар бол мэдээж саабуудаас бичтэй гэж бодлоо. Тэмээ X-Men Shadow яг үндэ тийм ааруулт тамж тостаа ааруул шил нүл тос байна. Тос нөр агц юм өгмээр байна. Амар тос мэдээж. За Spark Game яг Spark Game-ийг бол ирээд аваагүй байсан. Тэгээд одоо л яг Multiplayer авч байна. Өнгөрсөн үеийн лонготой. Ирээд бол өөрөө Spark Game авсан байсан. Гэтэ мэдээж нэг илүү авах бол мэдээж зээч илүүдэхгүй. Тийм Spark юм үнэхээр өөр төвчтэй шоу болсон байлаа. Гэхдээ бол энэ амар тостой байна гэдэг бол зүгээр гараа харьцаж болохоор. За тэгэхээр болонготой мэдээж лонготой энэ бүхнийг явуулсан чи Mofang брэнд маш их баярлалаа. Спонсор мэдээлэл аавнууд үнэхээр сайхан байдаг үргэлж. Камерлог араас нэрхтэй. За тэгээд дахин та бүхэнд бол удахгүй болонготой Walk 4M гэдэг бол танилцуулга бичлэг дэлгэрэнгүй өрөх болно. За бичлэг үзэн та бүхэнд баярлалаа. Дараа уулзцгаая.